Хотуудын эвлэлийн Завхан аймаг дахь салбарын тэргүүн анх цэцэг, зураач анх цэцэг гэж хүн байна. За 2024 оны 7 сарын 23-24-нд Завхан аймгийн соёлын залуучуудын зөвлөл Төдөвтэй сумын соёлын төв хамтраад худагтуудын цэнхэр нууртай нутаг хэмээх юм сайхан соёлын юм аялал зохион байгуулж байгаа. Энд бол одоо би өөрийн одоо залуу уран бүтээлч одоо Пүрэв дөржийн хамтаар энэ аялалд бол хамрагдаад 2 өдөр сайхан аялж байна. За бид нар өчигдөр бол Эхүүл мөн бас одоо Тосонгийн соёлын төвийн хамт олон, за дээрээс нь Төдөвтэй сумын соёлын төвийн хамт олон, бусад одоо энэ орон нутгийн соёлын байгууллагуудын хамт олонтой бид нэрийг бол маш сайхан угтаж авсан. Тэгээд бид нар энэ дээрээс шууд төвөөс гараад ойгон нуурынхаа зүүн урдаас бид нарын бол аялал ихэлсэн байж байгаа. За энэ аялалд бол бид нар бол зөвхөн Төдөвтэй сумын онцлогийг элтгийг одоо төв соёлын дурсгалтай газруудаас явахаас гадна хөдөө аж авахын яг мартагдсан соёлоодыг бид нар бол яг одоо малчин айлууд өрхүүдээр очиж бас танилцсан байгаа. За жишээ нь ихэд өчигдөр нэг малчин айл дээр очих тэр айл дээр бол ерөөсө хөдөө ахын бүхэл соёлыг үзсэн. Бид нар үнэгээ саагаад тэгээд одоо яаж эцсийн бүтээгдэхүүн болдгоо те хэдэн төрлийн эцсийн бүтээгдэхүүн болох уу. За түүхийн үед одоо малын түүхийн үед материал арьс ширийг боловсруулад ямар одоо бүтээгдэхүүнд бас те соёлын бүтээгдэхүүнд хийж болдгоо гэх мэтчлэн за тэгээд мэх мчээ авсан. Өчигдөр орой бол бид нар худагтуудын цэнхэр нууртай нутаг гэдэг нэр өгсөн их учиртай юм шиг байгаа. Энэ нутгаар чинь бас 3 худагт те худагт хувилгаад төрсөн нутаг байгаа. Тэгэхээр бид нар бол өчигдөр бас нэг худагтынхаа төрсөн бууцын өвөрт бас хонсон. За өнөөдөр маань ингээд бас аялын минь 2 дахь өдөр явж байгаа. Маш сайхан байна. Тэнгэр хангаа энэ олон худагтууд төрсөн те одоо энэ сайхан нутаг бол биднийг маш сайхан хүлээж аваад за тэгээд энэ тэнгэр хангаа ч гэсэн маш сайхан байна. 2 өдөр сайхан нартай те тэгээд соёлын маш олон салбарын залуучууд уран бүтээлчнэр хамрагдаж байгаа. Одоо өнөөдөр жишээ нь ихэд залуу уран бүтээлч Пүрэв дөрж бишээр бол суудтай нуур гэх хэмээх энэ хөөрхөн жижигхэн нуурыг бол бишээр бас өөрийнхөө бидний өөрсдийнхөө мэрэгчлэр ингээд зотон дээр одоо тосон будгаар өнгөдгийг алдаглуулад буулгах гээд ингээд сууж байна. За энэхүү бүтээл маань яг өнөөдөр дуусгаж гисэн миний өөрийн уралданд очиж сайхан бүтээл болоо тэгээд эргээд энэ одоо Төдөвтэй сумынхаа соёлын төвд хадгалагдсан үлдэх ёстой байж байгаа. Завхан аймгийн хөгжим чиглүүлж уран зургийн ингээд оюутнаар сурдаг. Тэгээ багштайгаа цуг энэ аялал тавьж байгаад үнэхээр их баяртай байна. 2 дахь хоног дээр явж гин. Тэг ингээд зураг зурж байна. Аялал маань үнэхээр гоё болж гин. Энэ зураг маань энэ соотой нуурын энд ирээд ингээд жижигхэн юм нуурын энд ирээд тэр цаатлын тэр том уулыг оруулаад зурж байна. Тэг ерөнхийдөө тэргүй хугацаанд өөрийнхөө мэдрэмжээр л зурж байна да. Тэг аялал маань үнэхээр гоё болж байна. Өцгтөр юутай хөдөөний аж ахуй байдалтай танилцаад явсан зөндөө олон зүйл сурч мэдж авлаа. Тэг цаашдаа энэ хүү аялал маань өргөжөөд улам гоё болох байхаа гэж найдаж байна.